Хуралдах бие даагч гишүүдэд засгийн газрыг хэрэглэх газрын дараах баяр цогцод хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Нэр бүхий 3 гишүүн Дорнод аймагт ажиллаж байгаа юм а. За ирэх 7 хоногт бас федералын Монгол түмний санаа зовоодог ийм хуулиуд орно. Юу гэвэл ашигт хэмтмэл байгалийн баялагтай холбоотой хуулиуд. Энэ бол нэгдүгээрт гол мөрний ус хүртэх их сан усны айлхав бүхий гадар ашигт хэмтмэл эрч хаашиг хариуцлах тухай хуулийн журам бөөсөлд оруулах гэж зүтгэж байгаа. Энэ хууль орно. Хоёрдугаарт мөн ашигт хэмтмэл хууль нэмэлт өөрчлөлт орох байгаа. Энэ хуулиудыг ард түмэн ард иргэд маш анхааралтай харж байна. Яагаад гэвэл бид байгалийн байдлыг ашиглаж байна, холборлож байна. Гэвч бидний амьдрал хийхгүй байна. Болон ядуураад байна. Энэ байгалийн байдлын хүртэл жирийн бидний дээр ирэхгүй байна. Хүртэнж. Харин дэтгэр ийм хэмжээ бол ялтмалтай шиг хөдөлж байхад юмны туулаа шиг давхиж юм. Өдрөөс өдөрт хүмүүсийн амьдрал одоо яг орон нутгийн хүмүүсийн амьдрал нууж байна. Бүх хүмүүс нахмад прэстээр ярьж байна. Ялангуяа сая засгийн газрын асуулт нөөцөөр явуулсан. Энийг үнэхээр засгийн газар явуулсан гэж итгэж чадж байна. Өнөөдөр болсон зарим үйл явдлыг одоо үзэгч та бүхэнд